нэг хөгжсөн юм бол баг байхгүй. Европ тал руугаа л их хөгжсөн. Европ, Америк тал руугаа тэд нар ч өөрсдөө нэг цагийг чинь гоё өнгөрөөх. Тэгээ нөгөө спортыг байгалтай холбох тэр талаас аюу хөгжүүлэх тийм бодлоготой спорт явагдсан юм шиг байна. Тэгээд тэрийг бүр хойд мөсөн далаад гэсэн очиж ан агнах жишээний цагаан баавгаа ч юм уу далай хамаа бүх ингээд спортыг хөгжүүлэхүүднээс одоо ямар боломжинд ангийн талаас нь тэрийг аюул хөгжүүлсэн байдаг. За энэ нэмэгтэй тамирчинд бол хялбар авах яагаад гэвэл энэ урд нь энэ тал харавж исэн болох тийм. За энэ бүр гурван одоо саяны энэ солонгосын эхний зам дээр байгаа тамирчин болвол 3 дарааллаад финалчж байгаа. Одоо харж байгаа тамирчин тэгэхээр одоо энэ талбайд гарны цуцалт байхгүй. Өөрт нь бүр хялбар бүр энэ талбайд бүр дасан зогцсон бүр чөлөөтэй болчихно гэсэн үг. Энэ хоёрт энэ охин болохоор яаж юм гэхээр багаараа нэг харуулсан. Тэгээ одоо хуваараа нэг харуулж ирэхлээр бас жоохон арай нэг жоохон сул тал байж болох юм. Гэхдээ энэ солонгосууд дээр бол өөрсдөө бол уг тамирчин өөрснөө чадварлаг. Тэгэхээр бол яг тэр эдгээр бол баг тоохчгүй байх тээ. Тэгэл ерөөсөө л автомат бие нь харваад байгаа байхгүй ерөөсөө. Бид удаа л 10 өнөөдөр одоо 2 авсан байгаа. Өнөөдөр одоо энэ дээр төрүүлвэл 3 авсан. Энэ солонгос бол маш зөрөгтэй. Ерөөс аюу хурд харж байгаа. Одоо ингээд түрүүний тамирчдыг харавж ирсэн. Одоо энэ хоёрыг харавж байгаа хоёрыг бол ингээд харахлаа. Одоо яг цэвэр харуултыг энэ хоёр үзүүлж байгаа байхгүй. Яг нэг улсын тамирчид хооронд болцсон болохоор одоо алдах зүйл байхгүй. Байхгүй учраас ерөөсөө л зөрөгтэй. За 29-ний ээлж тийм. За оноо уучлаа. Жохон л удахлаар л сум ингээл тарах магадaltaй. Ерөөсөө нэг хэмнээр 3 даа харуулах юм бол сум бол бөөгнөрөөл. За энэ тамирчин бол яс эхний 2 сум айгүй хурдан харуулсан. 3 дахь жохон удангууд дээш яваад гэж байна. Тэгээ дээш явах нь болох тэр энэ алда яндан зов байхгүй. Нэг бол эргүүрээ жохон энэ баруун гар дээр дарах, саруун дээр жохон дарах ч юм уу. Айсгүй бол хойд баруун гар жохон доош нь татах ч юм уу. Тэрнээс сумны нислүүд янз янз байдаг. За ийм ойр өрсөлдөж байгаа хоёр тамирчин бол нэг алдаан дээр шийдэгдэх, тоглолт шийдэгдэх юм. Ерөөсөө л алдчих болохгүй. Ерөөсөө л 100% юм хийх хэрэгтэй. За энэ гол зогсож байгаа шүүгч бол манай 88 оны Сеул Олимпиад орж ирсэн. Туул гэдэг тамирчин олон улсын хэмжээний мастер. Тэгээд тухайн үедээ бас Монгол улсын шгшээ багийн нэрийн өмнөөс олон дэвцээ урдаанд орж рекорд амжилт үйдэжсэн. Одоо биеийн тамирын багшаар ажилладаг. Тэгээ энэ тэмцээнд шүүгчээр ажиллаж байгаа. За Азийн холбооны шүүгч. Азийн холбооны шүүгч. Англиас бас ярьжсэн манай улсад одоо олон улсын тэмцээнд шүүх эрэхтэй 3 шүүгч байдаг. Азийн холбооны 2 шүүгч, нэг нь олон улсын дэлхийн байтын холбооны шүүгч гэж. Тий. Дэлхийн холбооны шүүгч нь сая Шанхайд болсон дэлхийн цомд бас шүүгсэн. Саруул гээд эмэгтэй байгаа. Тэгээд энэ шүүгч болохын тулд бас тодорхой хугацаа, сургууль нөгөө семинарт нь суух хэрэгтэй, шалгалт өгөх хэрэгтэй. Энэ бүгдийг бол тэнцсэн. За тамирч 10 будж байна. Манай улсаас олон улсын зэрэглэлтэй 3 шүүгч байдаг гэсэн тий. Энэ хоёрын харуултад аюу хурдан байгаас. Тийм байна. Ерөөсөө л яахын зургуул 1 2 гэж хараад байгаа байхгүй. Энэ нэмэгтэйгийн сумны тусал жоох 12 цагтаа л тэр 12 цагтаа жоохон байгаад байгаа. За хоёулаа 10-10-ыг онлоо. Хоёулаа 10-10 онж байна. За ясаа. Ерөөсөө нэг хэмэл жоохон өөрчлөгдөж сум нөөрөө чи явчихад байгаа. За одоо энэ шууд харуул 10 жоохон удвал яах нь. За удчихлаа. За дахиад ингэж хэмэл нь яг ингэж харагддаг байхгүй ерөөсөө. Яг уртлын 2 сум харсан шиг хэмнэлээ хийчих юм бол автомат 10 гэсэн үг. А тэр хэмнэл нь жоохон өөрчлөгдөж ирэхлээр нөө биеийн булчингийн хэлбэр одоо чангаралт үүсээд ирэхлээр сумны тус өөр шиг яваад байгаа. Сая энэ 2 тамирчин дээр хоёулын дээр гарч шít. Эхний 2 сум зоригтой айгүй хурд дарвал 3 дахь дээр нь яаж юм гэхлээр жоохон бие өөрсөн үү, анхаарал сарнсан үү, жоохон явгууд нөгөө явж исэн хэмнэл нь алдагдангууд 10 буудах тэр чиглэл нь 9 болгох гэж байна.
Тэгээ Солонгосын харваачдын бас нэг онцлог нь энэ л дээ тий. Маш хурдан гаргадаг. Өнөөдөр Хорлын өндөр түвшний тамирчид бол бүр яг л чинь баг 2 секунд л гаргаад ах шиг тийм ээ. Ийм болохын тулд эдгээр чинь баг өдөрт 700-аас дээш сум харуулж байгаа байхгүй. Эдгээр зориулаад бүр байр талбай ерөөсө хоол уун хуучин бүх юм билээ. Ерөөсө эдний хийх ёстой юм нь болох тэр ерөөсөө л харуулах, амжилт гаргах. А манай улстай харьцуулах юм бол тэг сондоо байхгүй. А бидний яаж ийм ихлээр чинь яг тэмцээн уралдаан болох чинь ингээд ийш тийш цуглаалтанд явж байна. Одоо юу гэдэг 4-5 сараас өмнө бэлдэж эхэлж байгаа. А эдгээр болох тэр яаж ирэхлээр ерөөсөө мөнгө жилийн тэр байрандаа байрлал жилийн 360 хоног тэгээд харвал. Тэгэл хэдэн жил энэ хүн бол одоо энэ хоёр тамирчин бол одоо сүүлийн 7-8 жил ч яг тийм байрлал ингээд харвж байгаа гэсэн үг. Тэгэхээр эдгээр энэ жилд харвж байгаа нийт сумны тоо гэхэлэр чинь одоо дэлхийн хэмжээнээс бол аюул өндөр гарч байгаа. Тэгээд тэр олон давтамж хийдсэн тамирчин чинь ийм тэмцээн дээр хоёр цөөхөн сум харахад бол аюул хөнгөн. Ерөөс ямар ч тийм бие бэлгээ хурсан зүйл. Ерөөс хүн өөрөө харвыг гэж харах биш би нь өөрөө тийм рефлекс болцсон. Бэлтгэгдсэн. Бэлтгэгдээд байгаа хөө. Одоо нэг элит гэдэг шиг. За хоёулаа хийшээс бодож эхэлж байна. Дээр л удаад. За одоо харуултын тийм ер нь удаашраад эхэлж байгаа. За бодож байна. Одоо нөө яг өрсөлдөө явж эхэлж байна. Эхнийх нь болох дээр яаж эхлэхээр шууд зоригонд шууд харуулсан бол оноонууд нь тэнцээд эхлэхээр яаж эхлэхээр тамирчин өөрөө бас жоохон ингээл жоохон тэгснээс яа хоёлаа 10 онлоо. За дахиад тэнцчих юм шивцтэй. За бодлоо. Энэ хоёр бол аюу сайн болж хоёлаа 29 бодоо яваад шүү дээ. За одоо энэ бол 10 буутан тодорхой шууд буутахаас өөр аргагүй. За сончлоо. Жохотол. За Кан одоо илүүрхэд эхэллээ. За 4-2. Энэ одоо багш нь бол заагаад байна л да. Яг ямар алдаа хийгснээс болоод тийшээ явчих гэл техникээр үзүүлээд байгаа байхгүй. Одоо ингэж харах хэрэгтэй байсан. Энэ дээр ийм алдаа гарсан. За ээлж алдах ирэхгүй болсон. За нэг удаа тэнцэж болох болно. Тий. Алдах юм бол 6-2 гээд. Ялах юм бол 4-4. Оноо тэнцэх юм бол 5-5 болно. Гэтэ энэ одоо эхэлж харах тамирчин бол их зоригтой байна л да. Түрүү нэг энэ хоёр бол алдахгүй байгаа байхгүй. Ерөөсөө жоохон харуултыг хэмнэл жоохон удааснаас болж 9. Ерөнхий хэмнэлээ барай бодглохлоор ерөөсөө 10. За харах гэж байна. Дөрөвдөг сетийн ихний харваг 2-р байрны тамирчин эхэлж гүйцэтгэв. За энэ бол мэдээж дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчсан төрлийн аваргын төлөх харваа. За хожигдож яваарё. За 10 бодлоо. Эхнийхээ сумыг 10 дээр боллоо. Энэ тамирчин бол ерөнхий 10 яг 12 цаг 10 дээр байгаа байхгүй. За энэ харууллаа 10. Өмнөхөө од бол бас хурдан харууллаа. Тий. Каны үед. Ерөөсөө удаж л болох. Шууд л харах хэрэгтэй. Энэ тамирчинд бас хэцүү байгаа л да. За 2-10 бодлоо. Ягаад гэвэл араас нь хийж явж байгаа учраас алдаж болохгүй. Энэ тамирчин бол явах ерөнхий. За нэгсэн. 2 дахь харваа 9 За 10 бодвол 4 болох нь шүү дээ. Авчлаа. Тэгээд сети харьцаа тэнцэн 4 болж. За алтан медалийн төлөө үнэхээр удааширч байна. За 9 явж байна. За нөгөөдг нь 10 бодох юм бол 1 оноо. 9 оноо 4 болно. За харавс. За 10. За ингээ 5-3 болж байна. 5-3 болж байна. Одоо наатлын намхан охин хэрвээ ялах юм бол 5-5 болоод нөгөө тох харваа ийн 1-1 Хоёр тамирчны дөрөвдөг сетийн харвааны дараагийн Хэрвээ тэнцэх юм бол тий тэнцэх юм бол 1-1 сум. 1-1 сум харваад хоёулаа 10 бодох бол дахиад нөгөө голчийн хэмжин. Хин аль нь ойрхон байгаа.
За энэ харуултуудын дараа эрэхтэй ганцаарчлсан төрлийн хөрөл болон алтан медалийн төлөөх харуултууд болсноор 11 дахь удаагийн оюутны байд хорооны дэлхийн авар шалралт тэмцээн өндөрлөж хаалтын ажиллагаа болно. Зүгт тавхандаа бид медалийн үйл ажиллагааг шууд амжуулж үзүүлнэ. За одоо энэ эмэгтэй тамирчинд бол ерөөсөө 3 сум ар бодох хэрэгтэй. Тэгжээ тэнцэн. Нөгөө тамирчин гэсэн бас л хариуцлага. Хэрвээ энэ хоёрын харуулсан 3 сумны оноо тэнцэх юм бол 1-1 гэж оноо авангуутай 6 оноо авсан ялагч болж байгаа. 8 боцлоо. Тааруу оруулж байна. За энэ ч бараг 18 энэ асуудалтай боллоо. Оо эцэг 8 боцлоо. Юу болов? Зэрэг салхи нөлөөлсөн үү? За энд боломж байна. 2 ар бодох хэрэгтэй. Чүү 1-10. Одоо энэ хоёр тамирчдад хоёулаа 20 секунд харуулж байгаа. Нэг сумын 20 секунд харах хэрэгтэй. За боломж гарсан да. За 5 болж тэнцэх боломж гараад ирлээ. Одоо 10 бодох хэрэгтэй. 9 удаж болохгүй. 9 удвал нөгөөдг нь 10 бодвол тэнцээд нөгөөдг нь авах магадaltaй. За 10 бодлоо. За тохороо одоо гарахаар боллоо. Тодорхой болчлаа тий. 5 болж тэнцэж байна. За өнөөдрийн хамгийн сонирхолтой харуулт чинь эмэгтэй шигшээд тэглээ болж байна шүү дээ үзэгчтэй. Дан 29-ээр эхэлж ирсэн тамирчид явцын дунд ингээд жоохон өрсөлдөөн гараад ирэхлээр яаж 28, 27 гээд сумны тусгалууд нь ингээд жоохон тарах байралтай болж эхэлж байна. Тэгээ одоо энэ сүүлийн нэг сум бол энэ хоёрын одоо яста мэддэг чаддаг бүх юм гаргах л үе. Ерөөсө ганцхан сумаар л бүх юм шийдэх гэдэг шүү дээ. За 8 бол ерөнхийдөө айл ал нөө онж болохгүй. Тий. Тийм л одоо шийдвэрлэх харуулт эхэллээ дээ. За одоо хамгийн хариуцлагатай хоёулангийн ястай мэддэг чаддаг юу вэ? Тэрийг л нэг сумаар л илэрхийлэх боломж гараад ирлээ. Энд бол одоо энэ зөрөгтэй шууд л харах юм бол удаж л болохгүй. За. Ямар муу болчихваа. Бүр зах дээр нь суучлаа. За ингээд За нөгөө өндөр нь сумны голчороо ялцгаа. Тэгээ голчороо. Төв рүүгөө хин ойрхон гэдгээрээ. Яг нөгөө эргэтэйд ижлэх боллоо шүү дээ. Нөгөө компаунд дээр гарсан. Хин энд нь боломж олдоогүй шолдлоо тийм ээ. Аль нь боломж өглөө тэгээд 10 бут ийм тохороон дээр 10 будахгүй байна гэдгээр л тухайн таймс маш их тийм сэтгэлийн өөрчлөл аяг орж ирж байна гэсэн нэрвч байна гэсэн үг байна. За Канча Юн гэж энэ бүгд найрамд Солонгос улсын тамирчин ийхүү Рекурве төрлөөс 3 дахь алтан медаль хүртэж байна. За холимог багийн төрөл төртлээ, эмэгтэй багийн төрөл төртлээ, өөрөө ганцаарчсан төрлөөрөө ийхүү авч байна. За сүүлийн дэлхийн аврал шалгаруулах тэмцээнээс 3 алтан медаль хүртэнэ гэдэг бол бас оюутны спортын түүхэнд бол бас тий бас өндөр сайхан